Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хайруулын тавганд маш амархан, маш гоё амттай алюминий бэлуу хийсэн байгаа. Ингээд эхэлцгээе. Орцонд маань 150 г гурил, 1 ширхэг өндөг, 60 мл урмлын тос, 1 ут ванилийн сахар, 2 ширхэг алим, 150 мл сүв, 60 г сахар, 1 чимэг давс, 8 г нутаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 1 амны халбаг, салаатанд хийдэг алюминий цуу орно. Эхлээд альмаа хальслаад ингэж хуваагаад дунд нь дугуй хിവэр дараад үрнээс нь салгаад өгнө. Дараа нь хайруулын тавгаа цэцгийн тосоор тослоод сахар дээр нь ингээд жиг цацаад өгнө. Хайруулын тавг маань 20 см байхад болно. Би 18 см-тэй хайруулын тавганд хийсэн байгаа. Альмаа ингээд хайруулын тавган дотор жигд хийгээд өгнө. Одоо ингээд хайруулын тавгаа плетгийнхаа бага хэмдэр халаагаа тавьчихна. Энэ хооронд зурмгаа хийцгээе. Эхлээд өндгөө нэг савнд хаглаад хийчин. Дээрээс нь сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд цагаар тал нь миксэрдэнэ. Ийм болсон байна. Одоо дээрээс нь досоо хийгээд баг зэрэг холиод өгнө. Мөн дээрээс нь алюминий цуугаа сүүгээ хийгээд сайн хутгаж өгнө. Бүх орцууд маань дасгалгааны температурт байх ёстой. Хэрвээ сүүгээ шууд хөргөчнөөс гаргасан бол баг зэрэг халаагаад хэрэглээрэй. Одоо дээрээс нь гурилаа нунтаг хөөлгөгчөө шигшигчээр шигшээд муу адил сайн хутгаж хольж өгнө. Зурмаг маань ийм болсон байна. Халааж тавьсан хайруулын тавг маань ингэж харагдчихээн. Одоо дээрээс нь зурмага хийгээд плетгийнхаа бага хэмдээр 18-аас 20 минут болгоно. Ингээд 18 минутын дараа ийм болсон байна. Би 1-9 хүртэл халдаг плетгний 2 дээр нь болгосон байгаа. 3-аараа ингээд дараад үзэхээр хөвсгөр зөөлөн болсон нь мэдэгдэнэ. Одоо эргүүлээд нөгөө талаас нь дахиад 5 минут болгоно. Дээр нь тавг тавиад эргүүлээрэй. Ингээд 5 минутын дараа ийм болсон байна. Хоёр талаасаа ийм гоё шаргал харагдчихээн. Одоо гаргаад хөргөө тавьчихна. 1 цагийн дараа бэлуу маань ийм болсон байна. Одоо дээрээс нь нунтаг сахар буюу сахарын пудрыг баг зэрэг жигд цацаад чимээд өгье. Ингээд хайруулын тавганд хийсэн алюминий бэлуу маань бэлэн боллоо. Асуух асуулт өгдөөр комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.